Цаороо мэндэ 1921 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдж байсан Монгол төрийн наадам 100 жилийн хойд нөө наадам гэдэг эсрүүслээс үүдэн тасалдсан л та. Тэгээд хойдон жил нь 101 101 жил хамт хийсэн. Тэгээд хоёроо нэг жил давцсан ч гэж юу аах вэ? Нэг талаас нь хүүхдийн төрсөд нөхөж хийж өгж байгаа юм шиг юм хийгээд өнгөрсөн. Ер нь бол төрийн наадам тасалдна гэдэг бол юм гинэ л. 1921 оноос Дэлхийн 2 дугаар дайны үед тэр тасралтгүй үйл ажиллагаа манай төрийн наадмаа хийж л байлаа. Цолоо олгодороо бүгчүүд нь барилдаад харваач нь хараад морил уралдуулаад цэнгэн нааддаг байсан. Энэ уламжлалыг тасалдсан. Ер нь бол үндэсний баяр наадам гэдэг бол бидний бусд үндэснээс одоо ялгарх ондоош юм баг. Өв соёл юм баг. Үүх түүх бас бахархал юм баг. Тэгэхээр ингээд өв соёл үүх түүх бахархлаа бид нар нэг мөчөж тасч авч байгаа юм шиг одоо бүхий асуудал нэг яри дараа нь сурын яри тэгээ морийн яри гэдэг байдлаар хандаж болохгүй. 2-3 юм хуулийн төсөл орж ирж байгаа нь ер нь нэгтгэхэд их хурлын даргын захирамжаар ч юм уу нэгтгэхэд үндэсний их баяр наадмын хуулийг хармаар байгаа бол шингэсэн найруулга байдлаар хармаар байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр биш. Тэгэхгүй бол эхлээд хөлийн яриа дараа нь гарын яриа гэдэг шиг нэг юм болчиход байна л та. Тэгээд төрийн наадамд явж байгаа морь бүх суур за шагаа гэдэг ингээд 93 наадам нь 3 өөр үнэлэмжтэй. Яг үнийг хэлэхэд 3 өөрөөр цол олгодог. Төрийн наадамд шагнал нь бол ялгаа, спонсоруудын ялгаа өрөлтөөр, оролцогчдын ялгаа өрөлтөөр, санхүүгийн ялгаанууд нь төрнө. Тэгэхээр нэгэнт Монгол төрийн наадам бол төрийн наадмын морь бүх суур харваа шагаа бүгдийг ижил үнэлэмжтэй болгох. Тэр өөрөө ижил хандъя. Цол олгохтой бол ажиллагаа ханд. Одоо ч бүгчүүд зөвхөн улсын наадмаар барилдаж цол авч байгаа шүү дээ. Морь бол засгийн газрын тогтоолттой бүсийн уралдаанаар нэмж цол авдаг. Ингээд ядвартай байдлыг ингээд төр нь өөрөө бий болгож өгöd байгаа юм. Тэгэхээр бид нар ижил тэгш хандах хэрэгтэй гэж. За тэгээд улсын наадам сайхан болоод өнгөрн араас нь бөө хэрүүл допингтой допинггүй гэл. Энэ өөрөө үндэсний баяр наадмыг үдс сонирхох хурдан морь бөхөр хичээл хүүхд залуус сонирхлоос баг багаар бууруулад байгаа юм. Тэгэхээр энэ допингийн асуудал баг явцын шинжилгээ авдаг бол. Нэг. За морь болно. 0.1 мм хасагдлаа миний морь тэр даргын морь 1 см өндөр байж мордчлоо гэдэг ийм гомдол наадмын дараа битүү. Энийг та бид бүгдээрээ мэдчих. Бүгдээрээ л уяжтын гэрээр ороод гардаг юм яриа суудаг. Хиний мөр хэмжээнд орох, хиний мөр хэмжээнд орох уяж нүүрсдө бүгд мэддэг. Тэнд нь дандаа бодлоо ордог. Дандаа зохион байгуулалт ордог. Энэ өөрөө Монгол төрийн наадмыг нэгдүгürt бас үн цэнгүй нэр хүндгүй болгоод байна. За хоёрдугаар энэ хуулийн төслөөс нэг юм ойлгохгүй. Үндэсний бүхний цолыг нөхөн олгоно гэдэг. Монгол төр өөрөө төрийн наадмаа зохион байгуулад баяр наадмын комисс гараад гарсан үр дүнгээр нь ерөнхийдөө зарлиг гараад тухайн үнийг шагнаж урамшуулад улсын цолыг олгодог. Нэг үгээр хэвдэл Монголын төр, Монголын засгийн газар өөрсдөө зохион байгуулаад баяр наадмын хүмүүсийн зохион байгуулалд оролцдог гэсэн. Тэгвэл Монголын залуучтай холбоол төрийн бус байгуулах. Төрийн бус байгууллагын зохион байгуулсан наадмыг төрийн наадамтай адилхан үзээд цол олгоно гэдэг чинь одоо ямар үйл явдал вэ? Монголд 32 мянган төрийн бус байгууллага байна. Монголын залуучд бол нэг л төрийн бус байгууллага нэг нь. Засгийн газрын тогтоолттой шийдвэртэй 100 жилөө тэмдэглэн өнгөрөхгүй гэдэг ингэ шийдвэр гарчаад байхад төрийн бус байгууллага хийсэн наадмыг төрийн наадамтай адилхан үзэж болж байгаа юм. Ийм үнэлж байд юм уу? Ийм хэмжилт бас байд юм уу? Тэгвэл үндэсний бүхний холбоо өөрсдөө дахиад тусдаа наадмыг барилдуулж болох юм уу? 100 жилийн ойгорч морь тавихгүй шүү дээ. Сур хараагүй шүү дээ. Ганцхан бүх барилцсан гэдэг залуучтай холбооны. Тэг яагаад За сайн зэрэг гүшүү хариулъя. За шийдвэр гишүүний асуултанд хариулъя. За допингийн асуудал дээр бол тантай санал нэг байна. За үндэсний бүхтээр допинг авах авахгүй гэдэг зүйл ер нь бол бидэд энэ яриагаа болох хэрэгтэй. Авахаас өөр арга байхгүй. Нөгөө их спортоор хичээлж байгаа залуучууд үндэсний бүхээр хичээлэх болно гэсэн үг. Сая би бас спортын сайттай санс олцоо сууж байхад олон улсын бас ВАДА-гийн холбооны удирдлагуудтай уулзсан юм байна. Сумаа шиг үндэсний бүхийг одоо допинггүй болгох зүгээр асуудлыг хөндөж тавихад Монгол улс цаашдаа тэгвэл олон улсын бусад тэмцээн уралдаан дээр цагаан дуган дээр орно шүү, хориглолтонд орно шүү гэдэг зүйлийг анхааруулсан байл. Бүх одоо уламжлалт улс орнуудын үндэсний бүх спортууд бүгд допингийн шинжилгээнд орж байгаа шүү гэдэг зүйлийг
манай одоо сайдад бас хэлсэн бэл. Сумол ганцаараа үлдсэн. Энүүнтэй барьцах хэрэггүй гэдэг зүйлүүдийг өгсөн байна. За дээрэс нь би яг уу төрийн бас байгууллага байсан уу байгаагүй тэр үеийн нөхцөл байдлыг таач мэдчихэе. Та бас төрд ажиллаж байсан. Ковидын үеийн жил наадам зохион байгуулалт бэлтгэлийг явьж исэн. За ингээд нөв наадам энтергээ хөдөлгөөн жагсаалцуулаа ингээл ер нь бол одоо ковидын дараах нийгмээр сэтгэл зүйн одоо асуудал тийм докторгүй байсан шүү дээ. Тэгээд энэ зүйлүүд дээр л одоо бас засгийн газрын шийдвэр гарсан. Би засгийн газрын шийдвэрийг ойлгож байна, хүндэтгэж байна. Тэр цаг үе дээр би засгийн газарч байсан. Засгийн газрын төвшний одоо яамд нь ажиллаж исэн учраас ойлгож байна. Гэхдээ шизрэг шүнэ энэ төрийн бас хууль гарцсан байхгүй да. 22 оны үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-р зүйлээр энэ асуудлуудаа шийдвэрлээч гэдэг зүйлийг л хуульчлаад өгсөн. Засгийн газрын тогтоол одоо хууль хоёрын ирэмб гэдэг юм уу аль нь одоо хүчинтэй дээд ирэмб юм бэ гэж хуулиар бид нар ярьж штэ. Тэгэхээр нэгэнт энэ асуудлыг хуулийн өрөөнд шийдвэрлэе гэдэг зүйлийг бас тухайн үеийн парламент үндэсний их баяр наадмын хуулийг дагаж мөрдөх шинжлэх найруулгыг батлахтаа дагаж мөрдөх журмын зохицуулалтаар хийц юм а. Бүхий холбооноос нь энэ асуудлыг хэрэгжүүлээч гэдэг зүйлийг бүгчүүд нь тавьд юм байна. За би таны нэг тэр тодруулахдаа бас ойлгож байна. Понцгийн Сүхбат гард агсан одоо байгаа. Тэгэхдээ энэ хүн бол одоо бас яг амьд ахуй сэрүүндээ тэр өргөдлөн цагаан дээр ингээ байдаг чи одоо үрч шийдэгдэг үе юм хариутай л байж идэг. Ийм л зүйл. Яг энэ үрээндээ л энэ асуудлыг одоо онцгойлон бас шийдчихъя л гэдэг ийм зүйл байсан шүү. Тэгээд би бас яг таны хэлж байгаа зүйлүүдийг ойлгож байна. Засгийн газар шийдсэн, засгийн газрын дараа хууль тогтоох. Бид чинь парламентын засаглалтаа шүү дээ. Хуулиараа энэ асуудлыг Монгол Бүхий холбооны саналыг үндэслэн эрх буй этгээд шийдвэрлэнэ гэсэн. Эрх буй этгээд нь хэн гэдвээ тодорхой босоогоод учраас энэ дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжихгүй өнөөдрийг хүрээд бидэд бас